Өнөөдрийн энэхүү хүндэтгэлийн ёслолын хойморт морилон ирсэн эрхэм зочид та бүхнийхэн энэ сайхан бэлэг төдрийн түмэн амар амгалан айлт мэдчилье. Монгол улсын нийслэлийн засаг дарга ноён сайн буянгийн амар сайхан морилон иржээ. Энэ өдрийг өөрөөр хэлэх юм бол 5 дугаар сарын эхний бям гарагийг үндэсний бичиг соёлын өдөр болгон ингэж тэмдэглэж байхдаа бас зэрэгцсэн Монгол улсын төр нийгмийн нэр зүтгэлтэн ардын уран зохиолч төрийн 3 удаагийн шагналд нэрт бас эрдэмтэн академич зохиолч Цэндийн Дамдын Сүрэнгаан гигант урсгалд зориулсан 3.5 метрийн өндөртөө нийтээ 365 метр квадрат талбайг та бид бас хамтдаа тогтчуулж, сүндэрлүүлж энэ сайхан нар гийсэн өдөр мэлмиг нээх гэж байгаадаа бас сэтгэл өндөр байна. Цэндийн Дамдын Сүрэнгаа болвол 20 дугаар зууны соён гэгэрүүлэгч мөн яг энэ одоо өдрөөс өмнө буюу одоогоос 81 жилийн өмнө Оросын холбооны улсын зөвлөлт социалист бүгд найрамдах Орос улсын Ленинградын дуран дахны судлалын академиг суралцаж төгссөн байдаг. Түүнээс хойш үйлдвэрчний хэвлэлийн төв зөвлөл, шинжлэх ухааны академийн судлаач, за мөн хэл судлалын одоо хүрээлэнгийн дарга, цаашлах юм бол ардын хурлын депутат, ардын хурлын тэргүүлэгч гээд олон одоо салбарын ажил мэргэжлийг хашиж ард түмэндээ соёлын үеийг тэр дундаа үнэтэй үеийг үлдээсэн. Өөрөөр хэлэх юм бол орчин цагийн монгол хэлийг бас үндэслэгч, дээрээс нь монгол түмний, монгол үндэсний бахархал түүх, нандин зүйл болсон Монголын нууц төвчөөг орчин цагийн монгол хэл дээр орчуулж бас хойч үедээ өвлүүлэн үлдээсэн ийм үүх түүхээ мэддэг, сурталчилдаг, түүнийгээ таниулдаг, хүндэлдэг, дээдэлдэг ийм байх ёстой учраас энэ 380 жилийн ойг шашин түүх соёлоо бас мэддэг байхаас гадна ер нь энэ соёлын өв хамгаалах, сэргээх, тэгээд үүнтэй холбоотой бүтээлч ажлуудыг хийх замаар нийслэл энэ ойгоо тэмдэглэе. Ямар нэгэн байдлаар энэ тэнд элдв хэрэгтэй хэрэггүй бэлэгсэлт, тэмдэг, медаль, элдв янзын бэлэгсэлт, найр наадам гэхээсээ төрүүлээд ер нь энэ бүтээлч ажил руугаа чиглэсэн ажлыг 2019 оны турш хийж нийслэлийн ойгоо тэмдэглэхдээ 1-р саяны хэлдэг энэ одоо соёлын ажлуудаа хий. Хуучин түүхийн дурсгалт газруудаа сэргээе. Төр нийгмийн нэр зүтгэлтэн тэр дундаа соёл одоо энэ эрдэм шинжилгээний салбарын эрдэмтэн мэрэгдийнхаа бас одоо судалгаа шинжилгээний ажлыг олон нийтэд сурчсан таниулах, түүх үүхийн сурталчлах, илүү одоо бас хэлбэр аргаар олон одоо өргөн хүрээнд энэ ажлыг зохион байгуулах ийм ажлыг хийе гэж. Хэл бичиг соёл, үндэсний гарал одоо үүсэл, дээрээс нь уламжлалт, соёл, түүхээ мэддэг ард түмэн үн цэнтэй байдаг. Монголын ард түмний сэтгэл зүрхэнд тодын тод мөнгөрсөн их эрдэмтний маань эрэлт дөр инхүү нийслэл хотын маань үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн хойморт инхүү албан ёсоор эгдэж байна. Улсын төрийн хошоо шагналт ардын уран зохиолч, ардын жүжигчин, Монгол улсын эрхчлөө тусгаар тогтнолын бэлэгдэл болсон төрийн сүлдэн дуулан ёслол төгөлдөр сэтгэл нэгтэйгээр эгшиглүүлцгээе. Игнээг бэхжүүлж хатан зарыг бүхий чадлааран хайртай Монгол орнон мандуулцгаая. Үн цэнтэй ажлыг хийсэн. Дээрээс нь бас одоо олон сайхан зохиол,
төөрөвлийг одоо бас хийж олонний хүртэл болгосон. За өнөөдөр энэ Зэндийн Дамжин Сүрэнгаан одоо хөшөө дурсгалыг хүндэтгэн нээж байгаа гол одоо зорилго бол ерөөсөө энэ хэл соёл түүх уламжлалаа дээдэлдэг, мэддэг, бас тэр хэмжээгээр дэлгэрүүлдэг, хөгжүүлдэг ард түмэн улс орон өөрөө бас одоо үн цэнтэй тэр хэмжээгээр альва асуулт хандах хандлага хүртэл одоо өөр байдаг. Хэлээ хамгаалж, соёлоо дээлж чадах юм бол энэ улс орны тусгаар тогтнолын хамгийн үнэтэй цэнтэй зүйлүүдийн нэг учраас нийслэл энэ жилийн 380 жилийнхаа ойгоор соёлын хувийг хамгаалах, за соёлын түүхийг одоо бас сэргээх, хадгалах, дээрээс нь хойч үедээ уламжлах ийм ажлууд дээр илүү одоо бас анхаарч ажиллах. Мөн энэ 380 жилийн ойг илүү бүтээлж одоо бас ажлуудаар угтах, тэмдэглэх ийм ажлын хүрээнд бол бас хийж байгаа ажлуудын нэгэ гэж ойлгох хэрэгтэй. Энэ цаашаа бол зөвхөн энэ нэр зохиолчид эрдэмтдийнхээ хөшөө дурсгалыг бид нэр босгоо зогсохгүй цаашаа улам одоо бас одоо хийсэн ажлуудын сурталчлах тэр хэмжээгээр залуу үедээ улс орныхоо хот осгоныхоо нэр зүтгэлтнүүдийнхээ үүх түүхийг бас одоо таниулах ийм ажлуудыг үргэлжлүүлж хийн. Зөвхөн одоо энэ ганц хоёр ажлуудаар хийгдэж зогсохгүйгээр Улаанбаатар хот ер нь ямар түүхтэй 380 жилийн хугацаанд ямар үүх түүхтэй явж ирсэн. Өнөөдөр бид одоо ямар хэмжээнд хөгжиж байгаа, юу нь орхигдсан юм. Өндөр сайхан барилгууд ахуй эдийн засгийн талаас асуудал харсаар байгаад түүх соёлоо уламжлалаа их хилээ хүртэл одоо ингээд орхигдуулах хэмжээнд хүрсэн байгаа энэ асуудлуудыг хотын зүгээс яаж анхаарах ёстой юм. Эрдэмтэн судлаачид бусад одоо салбарын мэргэжилтнүүд байгаа түүхийн одоо судлаачдтайгаа яаж хамтарч ажиллах вэ гэх мэт ийм олон ажлуудыг бид нэр зохион байгуулж ажиллана.